Хамсаа ажууд байгаа хүмүүс мэдлэх сайхан амарсан оо гэж. Эзний өдрийн мэнд хүргье. Таныг харсандаа баяртай байна. Тэгээ нэм гараг болгон эзний өмнө хүндэтгэл өргөх болгондоо ивэлтэй сайхан нэгүслэр амьдарч байгаа маа гэдгээ байнга сандаг. Тэгээ бид нар ингээд ирээд эзэнд хүндэтгэл өргөөд амьдарч байна гэдг нь ямар сайхан ивэлтэй амьдрал вэ те. Энэ бол үнцэн. Тэгээд би гэр бүлтэй болохоос өмнө юу гэж бодож мөрөөддөг байсан бэ гэхэлэр эхнэр хүүхдээ те гэр бүлийнхнийг дагуулад нэм гараг болгон хамгийн үнцэнтэй тооцоод ирээд тэгээ бурхандаа талархаж хүндэтгдэг тэр амьдралыг ингээ хүсдэг гэсэн. Тэгээ тэр амьдрал маань одоо яг байгаагийн төлөө талархаж байна. Тэгээ бид нэр эзний өмнө ирээд хүндэтгэл өргөнө гэдэг бол үнэхээр ивэл юм аа. Тэгээд энэ өдөр бол ийм чухал талархмаар өдөр. Тэгээ бид нар одоо олуулаа өсөж байгаа. Өсвөрийн хүүхдүүд бас шинээр орж ирсэн хүндэтгэл. Тэгээ би юу гэж бодсон бэ гэхээр одоо нэм гараг болгон эзний өдөр болгон хүндэтгэл өргөхөөс өмнө үгийн өмнө та бүгдтэй хүндэтгэл нь юу нь яг ямар яаж явах ёстой юм бэ гэдэг зүйлийг нэгийг ингээ зааж өгөөд хэлээд ингээ явъя гэж бодож байгаа. За тэгэхгүй зарим хүмүүс маань яг хүндэтгэл ямар утга учиртай юу вэ гэдгийг сайн мэдэхгүй байх шиг байна. За тэгэхээр би яг үгийн өмнө товчхон богинохон нэг зүйлийг та бүгдэд хүндэтгэл бол ийм юм аа гэдгийг зааж өгөөд явна гэсэн. За тэгээ өнөөдөр бол би хүндтгэлийн талаар заахта өнөөдөр бол бид нар энэ газар ирээс сууж байгаа нь эзэнд магтаад өргөл өргөөд түүний үгийг сонсоод хамтдаа залбираад нэгдэж байгаа энэ нэгдэл бол бидний чин сэтгэлийнх байх ёстой юм шүү гэдэг зүйлийн талаар зааж байгаа. За бид нар зүгээр бие махбодороо энэ ч ирээс суух юм бол хүндэтгэл өргөж гинэ гэсэн ойлголт бол биш. Энэ газар ирж суугаад би чин сэтгэлээсээ бурхан миний амьдралд юу хийсэн бэ? Ямар сайн бурхан бэ гэдгийг магтан дуугаар дуулаад түн рүү хандан залбирч байгаа бол энэ нь хүндэтгэл баг. Тэгээд сая би хэлсний адилаар бид нар өнөөдөр энд ирээд хүндэтгэл өргөж байгаа нь энэ бол ивэл байна гэсэн. Тэгэхээр яг энэ ивэлийг амсаж байгаа нь энэ цаг бол би хин нэгэнтэй уулзгаар ирсэн биш. Хин нэгэн орьсон учраас ирээ сууж байгаа биш. Харин таны зүрх сэтгэл эзэнд хандсан магтаал хүндэл байх юм бол энэ нь хүндэтгэл юм аа гэдэг зүйлийн талаар зааж өгөх. Тэгэхээр бие махбодороо ирээ сууж байгаа нь хангалттай биш байх нь шүү. Бурхан бол гаднах төрхийг нь, царай зүсийг нь, хэлбэр галбрыг нь, үсний засалтыг нь харддаг. Тэр юу хардаг вэ? Дансыг нь хардаг. Бурхан зүрх сэтгэлийг нь харж байгаа. Тэгэхээр мөнгөтөөч, мөнгөгүйч, бизнес эрхэлдэг юу ч ямар ч хэсэг хамаагүй, эзэнд чин сэтгэлээсээ хүндэтгэл өргөж бол энэ бидний өнөөдөр энд ирсэн зорилго маань биелж байна гэсэн үг байна. Амен. За. Бид нар дараагийн 7 хоног юу болох гэж байгаа вэ? Мэдж байгаа юу? За, амьдсан баяр болох нэ. За, амьдсан баяр болох нь. Амьдсан баярын өмнө 7 хоног бид нар юу хийдэг вүлээ? Яг тэр 7 хоног зовлонгийн 7 хоног гэж хийдэг. За энэ зовлонгийн 7 хоног нь юу болдог вэ гэхээр бид нар ихэвчлэн мацаг барьж эзний бидний төлөө амиа өгсөн тэр үйл явдлыг дурсан санаж ямар их золиос зориулалт өвдөлт төвчээр ийм зүйл байсан бэ гэдгийг бид нар сандаг баг. За амьдсан гэх юм бол түүний өмнө юу байгаа вэ гэхээр өгсөн гэсэн үг тийм үү? За өгсөн. Би тэгэхээр өнөөдөр яг үүнтэй холбоотой Есүс Христ яг юуны тулд өгсөн бэ? Яагаад өгөх болсон бэ гэдэг шалтгаанаар би өнөөдөр та бүхэнд үгийг хуваалцахаар бэлдсэн баг. За та бүгд бодоорой Христ яг юуны тулд яагаад өгсөн бэ гэж. Та дотроо бодохгүй юу? Христ яагаад өгөх болсон юм болоо? Тэр өхөлгүйгээр биднийг аврах боломж бол байсан л баг. Тэм чадвар бас байсан баг. Тэгвэл яагаад заавал өөхөх болсон бэ? Яагаад заавал Есүс Христ дэлхий дээр ирээд хүн төрлөх шиг хүн төрхийг олоод тэгээд ирээд
тэр ямар ч гим нүгэлгүй хэрнээ зовлон бэрхшээлийг те бидний бүх гим нүглийг тэр өөр дээр үүрээд хамгийн адгийн гим нүгэлтэн шиг яагаад модон дээр хадагдаж өгсөн бэ Есүс? Яагаад амьсгал хураасан бэ? Яагаад бүр өгсөн бэ те? Та юу гэж бодож байна? Юу гэж бодож байна? Хэлэх хүн байна уу? Амийн төлөө. Аврахын төлөө юу? Гим нүглийн төлөө. Золиос болгож. Миний хэлэх гэж байгаа санааг та хэлэхгүй л байна. Энэ үхэлд бас нэг шалтгаан байна. Есүс Христийн үхэл нь биднийг бас өхүүлэхийн тулд байсан. Энэ ямар үхэл вэ гэхлээр хуучин хүнээ өхүүлэх талаар ярьж байгаа. Анх энэ Библиэлд байгаа энэ мэдээг Монгол дөнгөж Христ гэгчнэр сонсоод өөхөх ёстой мэн өөхөх юм бол дахин амьлах юм байна гэж буруугаар ойлгож ирсэн. Гэхдээ Библиэлд бол тэр үхлийн талаар яриаггүй. Таны бие махбодын үхлийн талаар яриаггүй байхгүй. Хуучин хүнээ өхүүлэх талаар Библиэлд маш олон зүйл ишлэлүүдийг дурдсан. Би өнөөдөр та бүгдэд яг түүнээс хуваалцах гэж. Хамтдаа Библийг нэгэд Ром номны 6 дугаар бүлэг дээр очицгаая. 6-гийн 6-аас 8. За, гар утсаа битгий хардаа. Библиэд хүмүүс нь Библиэсээ хараад Библигүн дэлгэц рүү хараар. Ром номны 6 дугаар бүлэг 6-аас 8 дугаар ишлэл. За, олсон бол амин. Хамтдаа уншия. Ингэхдээ хоошид биднийг нүгэлд боочлуулахгүй, бидний нүглийн биеийг хүчингүй болгохын тулд хуучин хүн маань түүнтэй хамт цовдлогдсныг бид мэддэг. Учир нь үхсэн нь нүглээс чөлөөлөгдсөн. Хэрэв бид Христтэй хамт үхсэн бол мөн түүнтэй хамт амьдрах болно гэдэгтээ бид итгэдэг. Амен. Ром номон дээр үхлийн талаар, амьдлалын талаар, хуучин хүний талаар, махан биений хүсэл ачааллын талаар маш их ярьж байгаа. Өнөөдөр бидний үзэж байгаа хэсэг дээр ингэхдээ хоошид биднийг нүгэл боолсуулахгүй, бидний нүглийн биеийг хүчингүй болгохын тулд хуучин хүн маань түүнтэй хамт яасан гэнэ үү? Цовдлогдсон гэж хэлж байгаа. Есүс яагаад өөхөх болсон шалтгаан бол зөвхөн биднийг аврахын тулд байгаагүй. Биднийг мөн хамтаа болгохын тулд байгаагүй. Тэр хуучин хүнийг өхүүлэхийн тулд байсан. Тэгээ бид нар нэг тийм ишлэлийг мэдэн шүү. Хэрвээ нэг нь намайг дагахыг эсвэл тэр хүн өөрийгөө үгүйсгээд загалмаагаа үүрээд загалмаа үүрнэ гэдэг нь ямар утгатай? Загалмаагаа үүрээд гэдэг нь болохоор загалмаа дээр Есүс Христ загалмаагаа өөрөө Голгот толгойд руу үүрч гарсан байхгүй юу? Дээшгээ үүрээд гарсан шүү дээ. Тэгээд тэн дээр цовдлолсон, үхсэн гэсэн үг. Энэ үхлийг илэрхийлж байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр Есүс Христийг дагах гэж байгаа бол загалмаагаа үүрэх ёстой. Зовлон саад бэрхшээлүүд мэдээж байгаа. Бидэнд тохиолдох зүйлүүд байгаа. Гэхдээ өөхөх талаар яриад байгаа. Хуучин хүнээ өхүүлэх талаар ярьж байгаа. За, хуучин хүн гэж юу вэ? Би өнөөдөр Есүс Христэд итгэсэн гэж бодъё л доо. Тэгвэл өнөөдөр болтол миний амьдралын бүх зан чанар, үг үйлдэл, хийдэг байсан зуршил, зан үйл юу байдیں۔ Тэр бүх үйл явдлыг хэлж байгаа хуучин хүн маань. Хуучин хүнээ өхүүл гэж хэлсэн. Загалмаа дээр цовдол гэж хэлсэн. Дараагийн 7 хоног утасны талаар ярих хэрэгтэй юм шиг байна. Загалмаа дээр хуучин хүнээ өхүүлэх талаар ярьж байгаа. Би танаас дахиад асуулт асууя. Та нүглээ ялах гэж хичээж байна уу? Нүглийг ялах гад түүнтэй тэмцэлдэж байгаа юу гэж би асуумаар. Хуучин мөн чанараа ялах гад тэмцэлдэж байгаа юу? Би дахиад л хэлье. Библиэлд тэмцэл дээр гэж хэлээгүй л дээ.
Библиэлд бол өхүүл гэж хэлсэн баг. Түүнийг амьдаар нь авч явах гад хичээх хэрэггүй гэсэн үг. Өнөөдөр болтол бид нэр хуучин хийж ирсэн бүх зоршил, гим нүгэл өнөөдөр болтол би ямар хүн байсан тэр хүнийгээ дахиад цаашдаа жоохон зашид залруулад арчлаад тордоод явъя гэсэн үг биш. Харин тэр хүнийг нэг мөсөн яах вэ? Өхүүлэх ёстой. Би өнөөдрөөс эхлээд яг баптизм хүртэж байгаад адилхан. Усанд булхаад цоо шин бүтээл болоод би дахин төрсөн гэж байгаа итгэл үнэмшилтэй яг адилхан гэсэн үг. Ингээд бид нар цоо шин бүтээл болох ёстой байтал хуучин хүнээрээ явах гэдэг. За хуучин хүнээ өхүүлэх ёстой. Тэ Есүс Христэд итгэсэн бол тэгсэн чинь нөгөө хүн нь өхгүй яваад байвал яах вэ? Ууг нь Есүс Христэд итгэхэд өгсөн. Загалмаа дээр хамт цовдлсон. Нөгөө хүн өхгүй амьдлаад яваад байвал юу болох вэ? Тэр хүнийг юу гэж хэлдэг вэ гэхээр зомби гэж хэлдэг байхгүй. Тэ? Хуучин хүнээ Есүс Христэд итгээд өхүүлсэн штэ. Тэгсэн чинь заримдаа нөгөө нэг хуучин зан чанар, үг үйлдэл, зуршил энэ бүгдэнд амьлаад эргээд яваад байгаа бол та зомби хэлбэрээр амьдарч байна гэсэн үг. Өмнө сургаалууд дээр би үүнийг жишээтэй ярьж ирсэн. Тэгэхээр Библи бидэнд юу гэдэг вэ гэхээр хуучин хүнээ засаж задруулаад жоохон тордоод ууг нь миний хуучин хүн чинь гайгүй шүү дээ, тэ. Нэг хараад хилдэггүй, тэ. Ууг нь давгүй шүү дээ. Нэг жоохон энэ арх уухад болчих юм бол давгүй юм байхгүй юу гэд авч явах гээд байдаг бид нар чинь. Тэр давгүй хүнээ нэг юмс өхүүлээрэй. Одоо харин та ямар хүн байх вэ гэхээр Есүс Христэд итгэгч цоо шин хүүхэд болж дахин яадаг лээ? Төрөх ёстой гэж хэлээд байгаа. Ингээд дахин төрсөн хүн яадаг вэ гэхээр цоо шинээр те бүх зүйлүүдийг сурж өөрийгөө үгүйсгэж даруусаад те дахиад бүгдийг нь христчин соёлоор сурж өсдөг. Ингээд нялх хүүхэд дөнгөж те сүү уугаад эхэлдэг штэ те. Библийн үгийг гэсэн үг. Тэгээ юу ч мэдэхгүй хүн шиг те би юу хийж болохгүй вэ гэдгээ бүгдийг нь сураад өснө гэсэн үг. Энэ талаар Библи ерөөсө бидэнд ярьдаг. Гэтэл бид нэр амилсан баярыг ярихдаа зөвхөн амлалтыг нь яриад өхлийг нь ярихдаа миний төлөө өгсөн миний гим нүглийг цагаатгахын тулд өгсөн тэгээ болоо гэд өөртөө өгөхгүй өөртөө нэг амьд хэвээрээ хуучин хүнээ нэг арчиж тордчихгоол нэг зан чанарын энэ зан чанарын дарилгачуд энэ давгүй хүндээ гэж явах гэдэг. Болохгүй. Би тэгээд өнөөдрийн үгээр нэгдүгüүрт нь би та бүгд уриалгахдаа хуучин хүн бол заавал өөхөх ёстой хүн. Энэ би дахиад анхааруул мах бодийн яг энэ миний энэ биеийг өхүүлэх талаар яриаггүй ш. Харин хуучин мөн чанар, гэмт үйлдэл, зуршил, ёс заншил, шашинлаг, янз янзын тэр зүйлүүдийг бүгдийг нь өхүүлэх талаар ярьж байгаа. Ингээд та цоо шин бүтээл болох хэрэгтэй. Энэ цоо шин бүтээл бол эзний хаанчлалын төлөө мөнх амьд орох тэр шин бүтээл байх болно. Амен. Тийм бүтээл байх хэрэгтэй. Би 6-ыг дахиад уншия. Стандарт Монгол орчуулга дээрээс уншия. Энэ дээр ингэж хэлсэн. Хуучин хүн маань түүнтэй хамт цовлогдсноор гим нүгэлт хүн маань төгсгөл болж цаашид бид гим нүглийн боол байхаа болсон гэдгээ мэднэ гэж хэлсэн. Өмнө бид нар юу байсан бэ гэхээр гим нүглийн боол байсан. Муурын сүнсний гар хөл байсан. Түүнийг бидэнд хилдгийг, ярьдгийг, хүсдгийг бид нар хийдэг байсан. Эвлэрдэг байсан. Тэгээд түүнийг би өөрөө хүсдэг бас учраас хамт ингээ хийдэг байсан бол одоо цоо шин бүтээл болох ёстой талаар ярьсан. Христийн үхэл нь миний хуучин хүн өөхөх үхлийг илэрхийлж байгаа. Монгол нэг гоё үг байдаг яг үүнтэй адилхан, яг тохирох. Яг үүнийг хэлж байгаа үг гэдэг. Төрөл арилж байгаа гэж. Мэдхөө. Ийм үг сонсчихсон уу та нар? Энэ яг үндэс үг нь болохоор утга нь юуг хэлж байгаа вэ гэхээр хуучин мөн чанараа тэр бүгдийг байхгүй болгох талаар ярьж байгаа.
нэгээсэндээ өөхөх талаар л ярьж байгаа гэсэн. Хуучин зан чанар, мөн чанар. Хуучин би гэдэг хүн хэн байсан бэ? Би маш их эрдэм мэдлэгтэй боловсралтай хүмүүсийг загинж тушааж өөрийнхөө хүснэр хөдлөгдөг маш мундаг хүн байсан байна гэж бодъё л доо. Тэр хүн сүмд ирээд яах вэ? Хөөе, пасторгоо тэгээрээ чи эсэмүлгийн ахлагч хийм, би настай хүн гэж ярьж байгаа тэр хүний талаар ярьдаг. Тэр хүн ууг нь бүгд өөрсдөө өөхөх ёстой. Тэгээд эзэн юу гэж хэлдэг вэ гэхээр өөрөөсөө дүү хүн байсан ч тэр хүнийг хүндэтгэх талаар ярьж байгаа, хайрлах талаар ярьж байгаа. Захиран тушааж, дарамтлах талаар яриаггүй. Тэр хуучин хүнийг яах ёстой вэ? Өхүүлэх ёстой. Тэр хуучин хүнийг яах ёстой вэ? Та өөрийнхөө хуучин хүнийг яах ёстой вэ? Яах ёстой гэнэ үү? Өхүүлэх ёстой. Түүнийг битгий хайрлаарай. Би түрүү хэлсэн шүү дээ. Энэ давгүй хүндээ гэж битгий бодоорой гэсэн шүү дээ. Хажууд онд хэлээрэй. Өхүүлээрэй гэж хэлсэн. Тэр хүнийг өхүүлэх ёстой ш. Битгий эргэлз Энэ ууг нь мэдлэгтэй хүндээ гэд Энэ ууг нэг жоохон чадвартай хүндээ гэд битгий тэгэр. Түүнийг өхүүлэх ёстой. Та Христэд итгэсэн бол таны хуучин амьдрал, хуучин зуршил, хуучин бодол, өнөөдөр болтол хэрхэн амьдарч ирсэн соёл, орчин, шашинлаг зүйл бүгд загалмаа дээр амьсгал хураах ёстой. Өөхөх ёстой. Загалмаа дээрээс буугаад зомби шиг явж болохгүй ш. Өгсөн бол өгсөн. Харин бид нэр Есүс Христэд итгэснээр түүнтэй хамт амьлуулагдсан юм аа. Ингэснээр цоо шин бүтээл болж байгаа. Тэг гим нүглээ өхүүл гэж би хэлмээр хоёрдугаарт нь. Колосой номны 3:5 дээр стандарт монгол орчуулга ингэж хэлсэн. Би уншиж өгье. Колосой 3:5. Тиймд гим нүгэлт чанараас үүдэлтэй садар самуун, бузар булаа, хуйл тачаал, бузар хөсөл болон шүтэн шүтэх гихч шунхаарал зэргийг өхүүл гэж хэлсэн баг. Маш тодорхой хэлсэн дэр. Энэ бүх зүйлүүдийг өхүүл гэж хэлсэн. Би дахиад юуг тоочж хэлсэн бэ гэдгийг нь хэлье. Садар самуун, бузар булаа, хуйл тачаал гэж мэдхүү. Тэр нөгөө хөсөл тачааллын талаар ярьж байгаа. Завхаарлын талаар, бузар хөсөл тачааллын талаар ярьж байгаа. Хуйл тачаал гэдэг. Тэг бузар хөсөл болон шүтэн шүтэгч шунхаарал зэргийг өхүүл гэж хэлсэн баг. Таны дотор эдгээр зүйлүүд байгаа бол ийм зүйлс байгаа бол түүнийг өхүүлэх ёстой гэж хэлсэн. Есүс Христ загалмаа дээр хийсэн одоо таны ээлж, бидний ээлж. 3 дугаар чухал зүйл нь бид Христтэй хамт амьдсан гэдгийг заавал ярих хэрэгтэй. Бид нар өхөөд дуусаагүй, Хуучин хүнээ өхүүлсэн, тэгээ нойрсон хэлбрээр байж болохгүй шүү дээ, Хуучин хүнээ өхүүлсэн, тэгээд дуусаад энэ ч ингээд төр пауз авсан юм шиг суугаад ээж болохгүй шүү дээ. Харин Есүс Христ өхлийг ялан амьдсан. Үүгээрээ бидэнд юу гэж хэлсэн бэ гэхээр мөнхийн усад орох тэр шин бэлтгэлийн шин бие их биднэрт хэрэгтэй юм а гэж хэлсэн. Ингээд Есүс Христ биднийг гим нүгэлд маань өхүүлээд харин цоо шин хүн болгож амьлуулсан юм а. Ром номны 6:8-ыг би уншия. Хэрэв бид Христтэй хамт өгсөн юм бол түүнтэй хамт бас амьдрах болно. Амьдрах болно гэдэгт итгэдэг гэж хэлсэн байж байгаа. Хэрэв бид нар Христтэй хамт өгсөн юм бол бас түүнтэй хамт амьдрах болно гэж хэлсэн юм а. Амен. Бас 2 дугаар Коринт 5:17 дээр та бүгдийн сайн мэддэг ишлэл би стандарт монгол орчуулгаас уншаад байгаа шүү дээ. Тийм учраас хэн Христтэй нэгдсэн байна, тэр хүн шин бүтээл мөн. Харагтун хуучин нь өнгөрч шин болжээ гэж хэлсэн баг. Амен. Та шин болсон уу? Хуучин нь өнгөрсөн гэж хэлсэн. Өмнөх орчуулга дээр бол хин нэгэн Христтэй хамт өгсөн юм бол тэр хүн цоо шин бүтээл болсон талаар ярьж ирсэн.
Үүн дээр ч гэсэн адилхан Христтэй нэгдсэн байна. Нэгдсэн гэдэг нь Христэд итгэсэн, итгэлээ өгсөн бол гэж хэлж байгаа. Тэр хүн шинэ бүтээл муу юм аа гэж хэлж байгаа. Таны эргэн тойронд шинэ бүтээлүүд байна уу? Би өнөөдөр танд хэлмээр та өөрчлөгдөж чаднаа. Та шинэ болно, тий? Шинэ болоор цоо шинэ бүтээл болоор. Хуучин тэр амьдралаасаа салаар. Шашинлаг зан үйл хийдэг, тий? Айдас хүдэстэй болохгүй гэдэг маш олон дүрмтэй морин сүнсний боолчлол байсан тэр амьдралаасаа салаар. Харин ариун сүнсний хүч чадлаар түүнтэй хамт цоо шин бүтээл болж амьдраарай гэж хүсэж. Колосой 3:9-10 дээр би бидэд худал бууяар та нар хуучин хүнээ үйл хэрэгтэн тайлж хаяад бүтээгчийн дүр төрхийн дагуу мэдлэгээр шинжлэгдсэн шинэ хүнийг өмсөх түн гэж хэлсэн. Амен. Библиэрээс би ийм олон ишлэл зөвхөн хуучин хүнээ өхөдөж шинэ амьдралаар амьдрах талаар ярьлаа. Уншвал үүнээс ч их ишлэл баг. Тэгвэл Библи бидэнд юу гэж хэлж байгаа вэ гэхээр хуучин хүнтэйгээ тэмцэлдээ түүнтэй зэрэгцээд амьдрах талаар яриаггүй. Түүнийг арчлалд тордоод явах талаар яриаггүй. Түүнийг өхүүлэх талаар ярьж байгаа. Тэр хуучин хүнээ нэг мэс өхүүлэх талаар ярьж байгаа. Тэгээд цоо шин бүтээл бол гэж хэлсэн. Зөвхөн орхих биш, солих биш, шинжлэх биш, нэг мэсэн өхүүлэх хэрэгтэй. Тэр хуучин хүнээс авах юм байхгүй гэж хэлсэн. Бидний сайн мэддэг Галаат 2:20. Тиймээс амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдарч байгаа нь Христ юм. Одоо энэ бид амьдарч байгаа нь намайг хайрлаж өөрийгөө миний төлөө золиос болгон өргөсөн Христэд буюу Бурхны хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм аа гэж хэлсэн. Амен. Дахиад л хуучин хүн болол өгсөн. Одоо миний дотор Христ амьд байна, тий? Тэгээ би Христтэй хамт амьдарч байна гэдэг зүйлийн талаар ярьж байгаа. Өнөөдөр та хуучин хүнээр амьдрахыг хүсэж байна уу? Эсвэл шинэ бүтээл болохыг хүсэж байна уу? Би өнөөдрийн үгийн хэрэгжүүлэлт дээр та бүгдийг уриалмаар байна. Би танаас асууя. Таны дотор ямар хуучин хүн амьд байна? Ямар хуучин зан чанар, мөн чанар, үг үйлдэл, бодол санаа амьд байна? Та түүнийг боддоо. Таны дотор. Христэд итгээд түүнийг хаях ёстой байсан ч гэсэн, өхүүлэх ёстой байсан ч гэсэн, цоо шин болох ёстой байсан ч гэсэн болж чадаагүй тэр зан чанар, үг үйлдэл, үзэл бодол, баримтлал юу байна? Түүнийг та бодоорой гэв. Үүнийг өхүүл гэж биелмээр. Та цоо шин бүтээл болсон. Шин бүтээл болсон. Бид нэр эд материалын дээр ч гэсэн, техник, тоног төхөөрөмжн дээр ч гэсэн үнийг мэддэг үстэй. Хуучин юмыг нэг засаж залруудаа засаад янзлаад ингээд авах хэрэг өөр юм нэвтрээд идэг те. Тэгээ бид нар машин авахдаа яадаг вүлээ? Аль болох сүүл оны шинийг нь авахыг хүсдэг штэ. Гэтэл Монголд 10-20 жил явцсан машинууд яадаг вүлээ? Одоохондоо зассан хэдийч дахиад л асуудлууд ингээ үүссээр л өчөдөг. Тэгвэл бид нар өөрсдийнхөө сүнслэг амьдрал дээр ч гэсэн яг үүнийг адилхан харах хэрэгтэй. Нэг мэсэн хуучин хүнээ өхүүлээд цоо шин бүтээл бол гэж хэлсэн Иесус Христийн үгийн дагуу бид тэр шин бүтээл болох хэрэгтэй. Би өнөөдөр энэ сургаалыг зүгээр сонсоод шархлаад альсвал би нэр тийм байсан штэ. Тийм байж тээ. Нэр тийм байна шүү одоо болтол гэд дуусаасаа гэж хүсэхгүй. Өнөөдөр энэ бүх хүмүүс цоо шин бүтээл болоосаа гэж би хүсэж байна. Ингийн тулд би маш хэцүү, амархан, өөртөө тэмцсэн нэг шийдвэрт би та бүгдийг яг одоо уриалмаар. Хуучин өхүүлэх ёстой зүйлсийг та түрүүн бодсон. Би нэг жишээд урд. Би эзнээс дуудлага аваад Библийн сургалд орохоор
налаах руу ирж явахдаа өмнө та бүгдд ярьжсэн хуучин хүнээ өхүүлэх ёстой бас. Тэр үедээ би хуучин зүйлсүүдийг хаях ёстой болсон. Тэгээ маш их тамхи татдаг байсан. Түүнээс гарч чадахгүй байсан. Тэгээ түүнийг хаях ёстой болсон. Өхүүлэх ёстой болсон. Өмнө би зөндөд орчихсон. Түүнээс салах гэж, гарах гэж оролдож исэн тохиолдлууд зөндөө байсан боловч дандаа бүтлгүүтчихсэн. Гэхдээ Христэд найдаад итгээд түүнийг нэг мөр бүх үлдсэн тамхиг хуглаж хаяад тэгээд би дахиж хуучин энэ зуршлыг үлдэхгүй гэж шийдвэр гаргаад эзэнд өгөөд явах үед эзэн намайг тэр хуучин зуршлаас 6-7 жил үлдсэн тэр данталтоос эзэн амархан гаргаж чадсан. Энэ дотор ч гэсэн яг энэ үйлдэлийг хийгээд хуучин хүнээ өхүүлээсэй гэж би хүсэж байна. Хэрвээ таны халаасанд, таны карманд одоо орчин үеэр веб байгаа бол үүнийг та гаргаж ирээд энд тавиад хуучин хүнээ өхүүлээсэй гэж би хүсэж байна. Одоо болтол би арх уучаал байдаг бол хин нэгэн шахах аль эсвэл уруу татах үед би уучаал байдаг бол би таныг тэр хуучин хүнээ өхүүлээд энд гарч ирээд өвдөг сөгдөд эзнээ өмнө хуучин хүнээ өхүүлээсэй гэж би хүсэж байна. Одоо болтол би хин нэгнийг уучлаж чадахгүй, үзэн ядаж, хорсож, зүр сэтгэлдээ хадгалсаар гим нүглээ тээсээр яваа байгаа бол тэр хуучин хүнээ өхүүлээд цоо шин зүр сэтгэлийг аваасаа гэж би хүсэж байна. Энд үйлдэл хэрэгтэй. Таны халаас нь тийм гим нүгэл байхгүй юу одоо? Таны хуучин хүн тийм давгүй хүн байсан юм уу? Зоригтой ийм шийдвэрээ гаргах хүн байна уу? Би тэгвэл урагшаа урьж байна. Садар самуун бичлэг донтолтуудыг байнга үздэг хүн байсан бол тэр хүнийг өхүүлээсэй гэж би хүсэж байна. Энэ нь таны дотор амьдрах ариун сүнсний оршихуй цэвэр ариун байх ёстой боловч бузар булаагаар түрүүн хэлсэн хуйлтчаалаар өөрийгөө дүүргэж исэн бол энэ гим нүглийг өхүүлээсэй гэж би хүсэж байна. Таны дотор өхүүлээгүй хуучин мөн чанар зөндөө баг. Энэ бүгдийг би хаяасаа гэж хүсэж байна. Хэрвээ ингэхгүй юм бол бид нар энд хэрвээ үүнийг үйлдэхгүй юм бол энэ ч зүгээр зомби сууж ин л гэсэн. Зомби эзэнд хүндэтгэл өргөдөг юм аа. Битгий хойшлуулаарай. Одоо шийдэрэй. Нөгөө төр нэг уулзалт байгаа, нэг шоу байгаа. Тэрийг л дуусгачаал. Тэгэл яг болидоо гэж бодчихно. За яг төрсөн өдрөө нэг дуусгаал. Аль эсвэл нэг хормой хийх хүртлээ. Тийм хайр байхгүй. Танд яг одоо өхүүлэх зүйл байгаа бол би шийдвэр гаргаад өхүүлээсэй гэж хүсэж байгаа. Ямар ч өхүүлэх юм байхгүй хүмүүс байвал яг судалдаа сууж гараа за. Таад ойлгохгүй нү? Би дахиад уриал. Гаргаж хаях ёстой зүйл байвал ийшээ хаяар гарч ирээд өгөр. Би энэ ч олон веб гарч ирж хаяасаа гэж би хүсэж байгаа. Олон тамхи байвал хаяасаа гэж хүсэж байгаа. Бузар хүсэл тачаалал ийм зүйлүүд байвал бүгдийг нь хаяад тэр хуучин хүнээ өхүүлээсэй гэж хүсэж байна. Мөнгөний шунал хүсэл тачаал байсан бол түүнийг хаяасаа гэж хүсэж.
битгий нөгөө зүйлийг хармандаа үлдээгээрэй. Нөгөөдгөө битгий хадгалаарай. Хаях ёстой. Дараа гэж битгий хойшлуулаарай. Одоо хийх ёстой. Эзэн таныг цоо шин бүтээл болгохыг хүсэж байна. Би хаягдах хэд материалыг хармаар байна. Хаягдах хорт зуршлыг, донтолтуудыг би хаймаар байна. Хармаар байна. Тэр муу хүсэл тачааллуудыг хармаар байна. Түүнийг хаяарай. Halleluja, kamara basara bashi. Halleluja. Есүс Христ болохоо миний бие би таныг дотроо амьдруулж энэ хуучин гинөг үдэт болоод амьдлыг сатар самуу хүсэлтэд мөрөсний бүх хүлээсийг хасахыг хуучин хүнээ өхүүлэх хүсэж байна. Ябад ариусээ дүүр хоош хүлээд болох хүсэж Морисний ажлыг эсэргүүцэж Морисний хүсэл тачаалыг эсэргүүцэж Есүс Христийн нэрээр цоо шин бүтээл болох шин бүтээл болох Есүс Босикүнэ тань дотор эрхчлөөд харгал дүүрэн хадгалах дүүрэн цоо шин бүтээл болохыг хүсэж Халелуя би тантай цоо шин бүтээл болох дахин төрсөн бүтээл бүх төрлийн донтолтуудыг хаягдах хүсэж бүх үзэн ядныг хаягдах хүсэж байна. Бүх атаасаа хоныг хаягдах хүсэж байна. Hallelujah.
Би дахиад ураад танд яг үүн шиг хаях ёстой зүйл байвал би хаяасаа гэж хүсэж байна. Таны дотор амьдрах ариун сүнсний оршихуй эзний ариун сүнс байх ёстой боловч гин нүгэл утаа байх ёсгүй. Таны дотор янз янзын садар самуу хүсэл тачаалал донтолтууд байх хэрэггүй. Утасны донтол, цахим орчин, нэр алдрын донтол ийм зүйлсүүд байх хэрэггүй. Хэрвээ тийм байвал түүнийг тоочод эзэнд өргөж түүнийг өхүүлээсэ гэж хүсэж шийдвэр гаргаар энэ цагаас эхлээд би дахиж хизээж түүнийг хийхгүй үйлдэхгүй би шинэ бүтээл болсон гэж тунхаглаарай. Хэлээрэй. Эзнээс гуугараад эзэн таныг удирдах, эзэн таныг хүчрхэгжүүлж энэ зуршлыг танаас салгах болно. Хамсдаа дахин эзэн өмнө ирцэх. Дахин өхүүлэх ёстой зүйлс бүгдийг нь хэлээд түүнийг дахин санахгүй болцох. Халелуя. Халелуя. Эцэг та бидний өдөрч. Эцэг минь та бидний өдөрч. Атгэморс үсний богцтой тань. Христос хашин эзэн тандаа таларх. Та миний төлөө намайг аврахын тулд миний хуучин тэр адгийн морин сүнсний боолцолд байсан тэр хүнийг өхүүлэхийн тулд миний төлөө та өөрийн амийг өгсөний төлөө талархъя. Бид энэ цагт хуучин мөн чанар, бодол санаа, үг үйлдэл морин сүнсний гар хөл болж байсан хүсэл тачаалтаа автсан тэр бузар муу хүнийг Есүс Христийн өмнө загалмаа дээр өхүүлж харин бид тантай хамт амьдарч цоо шин бүтээл болохыг хүсэж. Бид өнөөдөр амаараа тунхаглаж таны өмнө хуучин бүхий л тэр хүнийг зан чанарыг, үг үйлдэлийг, үзэл баримтлал, бодол санааг бүгдийг нь өхүүлж та биднийг шин бүтээл болгож өгөөч. Таны өмнө даруй тэр цоо шин бүтээл болгож өгөөч. Таны үгийн дагуу амьдрах, таны хүслийн дагуу амьдрах тэр бүтээл болгож өгөөч биднийг. Таны үг хүсэл үйлдэл бидний амьдралд өдөр болгон биелдэг хэрэгждэг байхын төлөө танаас гон залбирч байна. Бид яг ингэж шийдснээ зэрэгцээ морин сүнс дахин биднийг оролцоор байх болно. Харин түүнийг ялах ариун сүнсний хүч чадлыг бид гуйж байна. Түүнийг нэг мөсөн орхиж харин таны дотор цоо шин бүтээл болж өөрчлөгдөж тэр ерөөлийн амьдралаар амьдрахыг хүсэж байна. Та удирдах гэж. Шийдвэр гаргасан хүнийг бүрэн дээр таны юр бусын хүч чадал, ариун сүнсний хүч чадал байх болтугай. Дахин энэ боолчлолын морин сүнсний хүлээсэнд бид нэр олзлогдохгүй байх болно хэмээн тунхаглаж. Эзэн минь таны нэр биднэр дамжиж алдарч болтугай. Бидний өөрийн хаанчлалын төлөө та шинэ хүн болгож бүтээж болтугай. Алдар хүндлэл нь танд баг. Есүсийн нэрээр талархан даатхан залбирч байна. Амен. Халелуя. За судлах.
бид нар ингэж үйлдэл хийх үед зүр сэтгэлдээ шийдэх үед хуучин хүн маань өгдөг. Хуучин хүнтэйгээ зууралцсан тэр амьдралыг эзэн биднээс хүсдэггүй. Бүгдээрээ Христ сэтгэлийн амьдралаар амьдарч байгаа бол амьдэрсэн шиг л амьдар, тий? Христ сэтгэлийн амьдралаар л амьдар. Төлбөргүй аль алинд нь уусдаг тэр амьдралаар амьдрахаа болцгоо. Гим нүглийг үзээ ятцгаая. Түүнийг хийхэ болцгоо. Би бинийгээ хайрлаж уучлцгаая. Та бүхэн чаднаа. Амен. Хажууд байгаа нэлээр та чаднаа гэж. Чаднаа гэж. Хичээцгээе. Тийм үү? Эзэн биднийг яг тэр ариун сүнсний хүч чадлаар удирддаг. Бид нар өөрсдийнхөө хүчээр болохоор чаддаггүй байхгүй. Дахиад нөгөөдөгтөө зууралдчихдаг, хүсдэг. Хэрвээ танд яг тэр бодол хүсэл ирэх үед та эзэн рүү хандан хэлэр. Эзэн минь та надад туслаач гэж гуугаар. Эзэн минь та намайг хүчрхэгжүүлээч гэж гуугаар. Тэр үед эзний хүч чадал таныг дүүрэх бол. Ингээд бид нар дараад нь эзний өмнө гэрчлэх бол. Түүнд талархалтайгаар амьдрах. Ингээ өөрчлөгдсөн амьдрал үнэхээр талархалтай, үнэхээр баяр хөөртэй байждаг. Ингээ таны амьдрал ингээд цоо шин хуудасна гэж. Амен. Дахин морин сүнс энэ боолсод биднийг захирахгүй. Түүнд боломж өгөхөө болцгоё. Амен. Тэгээд баяр хөөртэйгээр бид нар дахиад эх 7 хоног амилсан баяраа тэмдэглэнэ. Цоо шин бүтээлүүд байх болно. Амен. Шин бүтээлүүд байна шүү, тий. Үнэхээр талархалтай байна. Тэгээд энэ нь л бидний Христ сэтгэлийн амьдрал шүү. Тэгээд яг ийхүү бид нар эзний өмнө талархалтай амьдрах хэрэгтэй. Амен.